Сайн байна уу? За өнөөдрийн бичлэгээр та бүхэндээ Вандеба хамтлагийн хамгийн сүүлд гаргасан 3 дугаар тун гэдэг нэртэй дууг үзүүлэх чинь би бол сонссон, аюугаа сонсог байна. За бүгдээ хэлцгээе. Monster. Одоо энэ дуу сонсох нэ. Энэ дуу химнэл нэг гоё юм байна. Сүүлийн үед ихтэй Вандебаг аяуг сонсож байгаа. Амар гоё юм бэлээ. Гоё гэдэг. Сүүлийн үед бол Вандеба дуу их болцсон байсан. Тэгээ одоо энэ би Вандебагийн дуунуудыг ярьж байна. Харин тий дуунууд бол хийхгүй байсан байхгүй юу? Ер нь зөндөө дуу хийсэн байдаг байгаа. Тий. Сонссон байдаг. Тэрийг би сонсоогүйсэн байдаг байгаа. Тий. Энэ байдаг байгаа. Одоо яг энэ үгүй таслахгүй зүгээр шууд явъя. зогсоож байгаа шүү. Үгүй. Байдаг байгаа шүү. Антаа чи нэр би өөрөөсөө. Тэрийг гоё юм шиг. Энэ чи энэ хоёр залуу энэ Вандагийн чи юу мэдхүү? Вандаа аль нь лээ? Энэ шар өстэй юм шиг юм байхгүй юу? Тэр надад таалагдж байгаа. Тэг энэ болохоор нөгөө нэг NMN нь штэ. Рэпер тэрнтэй үргэлжчихсэн ш. Тийм үү? Тийм. Тэгээ энэ дууных нь хувьд гингүүд нөгөө нэг энэ хоёрын царайг анх удаа том дэлгэцэн байна чи тодор. Тэгээ нэг өмнөх клипд нь болохоор нэг халт гараад байдаг штэ. Тэгсэн чинь энэ клипд нь болохоор анх удаа тодор гарч ин. Тэгээд нөгөө нэг химнэл амар гоё юм байна. Одоо нэг юм час хийсэн нэг юм намуухан тийм гоё нэг чихэнд юм нэг юмны сэтгэлийн утас хүнцүү. Тийм санагдлаа. Утас ямар ч хурдан хөндөгдсөн. Угаасаа тэгэл нөгөө нэг утас ай хөндөгдөх хүмүүс чинь мэдрэмж өндөртэй байдаг шүү дээ. Ай хөндөгдөх юм. Чи сэтгэлийн утас хөндөгдөх. Чи сайн сэтгэлийн утас хөндөгдөх хүмүүс чинь сэтгэлийн мэдрэмж өндөртэй хүмүүс байдаг байхгүй юу? Тэгээ цааш явах уу ба. За манай ахмаар гараад сонголийн сайн ахмаар гараад. Ой. Хүүг ахыг дэмжиж байгаа юм уу? Зурагали.
бид нар ч хоёрдугаар тунгаа хэлчихсэн шүү дээ. Том сэтийг зоригтой зүтг гэнэ. Юу вэ? Хоёрдугаар тунгаа хэлчихсэн. Тэгээд одоо энэ дууг сонсоод хүрэлцэх байхыг дэмжих юм бол гуравдугаар тунгаа хэлчих юм уу те? Ер нь Ер нь тийм болохтой дуу юм байна те. Хүүк ахын дуу байсан юм уу? Би бол хувьдаа дэмжихгүй байгаа. Хүүкийгөө. Гой. Одоо ингээд том одоо тэр төлхөөн тий ангууч одоо ингээд рэпрүүдээс төлөөлөл болоод Вандэ Бойтер ингээд дэмжиж байгаа гэдэг илэрхийлж байгаа байхгүй юу? Үгүй шүү дээ. Ер нь бол залуучуудын ихэнх нь хүн намаас нэр дэвшиж байгаа. Их гой дэмжиж байгаа гэж би хэлмээр байна. Би ч гэсэн дэмжиж байгаа. Би одоо ингээл хөрөлцөх гэдэг хүмүүс аюу хөрчүүлэх хэмжээд байгаа шүү дээ. Хвчлээ ер нь залуу үеийнхэн бол өгдөл нам дэмжиж байгаа. За чи жишээлбэл. За би болохоор байна шүү дээ. Инх Батыг бол сайн танихгүй. Гэхдээ ер нь бол фэйсбүүкээр явуулсан энэ хоёроос илүү англи хэлтэй гэдгийг мэдчихэж авсан. Тэгээд одоо нэг саяны сонгуулиар чинь түрүү жилийн одоо Батулга ерөнхийлөгчийн маань ерөнхийлөгчийн үед болохоор Батулга ерөнхийлөгч маань ингээд ямар нэг шийдвэр гаргангууд доотлогын хүмүүс бүгдээр энэ хүүгийн хүмүүс байгаа учраас ингээд ерөөс гаргасан шийдвэрийг ингээд эсрүүцээд тэгээ ингээд нэг ажил яваад байгаа юм уу яагаад байгаа юм гэдэггүй хориг тавиад тэгээ ерөөсөө ингээд 4 жилийн алдчихж байгаа байхгүй юу. Тэгээд тийм болохоор дахиж тийм амсгуун тул бүгдээр хүүхийг бүгдээрээ ч юм зөв миний бодол хүүхийг дэмжээ тэнгуудаа угаасаа хүүг ингээд ямар нэг шийдвэр гаргах юм бол тэр шийдвэрийн 76 нугаас өөрийнх нь намын хүмүүс байгаа чинь бүгдээрээ дэмжээд ингээд арай нэг хурдтайгаар тэгж явах юм шиг надад санагдаад байгаа байхгүй юу ер нь бол. Миний бодлоор нөгөө талаараа заяа. Нэг талаараа яг тийм байж болно. Нөгөө талаараа гэхээр эн чинь муухай юм их явагдах байхгүй. Дан намын юм явагдах гэдэг байхгүй. Жишээлх юм бол одоо хүн намаас одоо нэр дэвшигч нь гарчих юм бол бас хүн намынхан чи ихвчин дийлийнхэн залуу үеийнхэн тий том залуу үеийн ингээд гадаад дотоод сургууль төгсөн боловсон хүчингүүд зөндөө байгаа намын гой бодлого тий намын юм хийжтэй тэр хүн чинь гараад ер нь бол ингээд одоо ерөнхийлөгч бай ерөнхий сайдч бай гарлаа гэх чинь намын юм хийжтэй одоо намын бодлогоор ажлуудаа хийжтэй. Тэгэхээр хүн намаас нэр дэвшиж байгаа хүнийг сонгох юм бол намынхаа хувьд ихтэй ажгүй явах гэж би бодож байгаа. Гэхдээ одоо тэгэл яг саяны адилхан одоо ингээ Батулгатай адилхан байхгүй юу? Одоо ингээ нам нь өөр. Дийнх бат одоо ингээ ерхийлэгч бол их бат тэгвэргүй бүх засгийнхаа юг эрх мэдлийн нэг намд өгөөд юу одоо суух вэ? Яг та тэгэл 6 жил бүгдээр хараад үзсэн л та. 6 жил гэж хүний амьдрал ямар урт хугацаа вэ? Тийм үстэй. Бид нэр 6 жилийн дараа яах юм? Амар юм болоод өнгөрөн штэ. Тийм үстэй. Яаж хүүхд гаргах хүүхд 6-наас хүрнэ. Тэг чи маш их юм хийх юу цаг хугацаа өнгөрөөд амар цаг хугацаа алдчихж байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр би бол тэмчихгүй. Би ингээд хөрөлцөгч нэг ерөнхий сайд байж байгаа нэг бид нэр амар муухай шавдар өгдөө чи хаяад нэг яваагүй юу? Тэрэнд нь би бүр гомдоод идэв. Бүр нэг сэтгэл гонсоогоод нэг юм нэг гомдолтой санагдаад байгаа хгүй. Тэгэл ерөнхийлөгч байж байгаа л гинт цац би бодлоо явчихлаа. Арайч бас тийм амар туйлдгүй юм гэж байна. Тэр чинь болохоор нөгөө нэг сайд байх хугацаанд чинь нөгөө ерөнхийлөгчд нэр дэвшиж болдгоо шүү дээ. Тийм учраас ерөнхий сайдынхаа байр суурийг өөрийнхөө хүнд өгөө тийм ингээд. Үгүй тэр чинь хайтайхаа өгчөж болно шүү юм өстэй. Тэгэл улс орнд хүнд хэцүү цагт амар тэгснэ нэг манай хідэн хөлт баг явахгүй би ч гэсэн явахгүй гэснэ. Сайдынхаас юуныхаа судлыг хайж явж маа тийм үстэй. Амар тэнэг асуудал шүү дээ. Энэ бол жоохон тийм хариуцлагагүй байгаа байхгүй юу? Тэгэхэд чи манай Монгол яг корона гэж ямар хэцүү байсан. Хөл хорой тогтоогоод яах вэ ийх үү гэж бүгд л сандралтсан байсан. Тэ яаж байгаа арда хаягдсан хүүхдүүд чиг бид нэр шоконд орсон. Би над бүр би ч нөгөө манай краш байсан байхгүй юу? Би ч бүр улаан фэн заяа бүр хавийн амтнастай нэр амар дэмжээлтэй. Амар явдаг гэж байгаа гинт амар хаягдахаар ч юм чи амар шоконд ордсон байлээ штэ. Бүр нэг арда хаягдсан хүүхчиг нэг краштай хаягдсан хүн чи амар үгээд юм л ш. Тэгээ жоохон гомцсон. Жоохон ч зөндөө гомцсон. Тэгээ дахиж дэмжиж хэрэггүй юм байна да. Юмд жоохон төлбөргүй юм уу да гэж би бодсон. Гэхдээ яг хүн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших байж болно. За энэ юугаа жоохон атайхан тэ нэг улс орон намжаад нэг гайгүй болонгууд нэг эвтэйхэн тэрийг болчих болдгүй юм уу? Тийм биз дээ. Тийм байж штэ. Тийм болохоор надад таалагдахгүй. Нэг таалагдахгүй юм энэ. Заяа.
Хоёрт гэх юм бол яа гэдэг. Намаар нь тэгж улс төрд оруулмааргүй байна. Намын мафануудыг хилэгмээргүй байна гэж би. Тэгээд одоо намаар нь оруулахгүй одоо ингээл сая энэ Батулгын хэлэгч яалаа та. Тийм л болно ш. Нэг юм гаргасан, нэг юм шийдвэр гаргалаа тэнгуут нөгөөдөл нь хүлээн зөвшөөрөхгүй. Тэгээл ингээд юу хийгээд байгаа нь мэдэхгүй. Яаж Монгол улсын хөгжүүлээд байгаа нь мэдэхгүй. Ардын авч маслаа. Мэдгүй. Ер нь тэгэл тэнгэр л мэд. Одоо сонгогчд маань л мэдэх бах та. Тэ? Одоо тэгээ үнэхээр за яг хүүг гараад гой юм хийчихвэл бас болж штэ. За хийхгүй шал юм 6 жил ингээд өнгөрүүл яах юм. Тийм үстэй амар харамсалтай. Тэрний оронд те нөгөө хүн намынхаа үнийг гаргачаа сайхан гэсэн дээр штэ. Тийм үстэй. Гэхдээ энэ клип энэ дуу хөрөлсөхийн дуу юм байна те. Тийм л юм. Энэ хоёр юу нь бол дэмжиж байгаа гэдгийг илэрхийлж байгаа. Одоо ангууч ч бас дэмжиж байгаа илэрхийлээд байгаа. Тэгээд нөгөө жүжигчийн дүлгөөн ч бас дэмжиж байгаа илэрхийлээд тэгээ баахан олон нөгөө юунуудээ хүмүүсээ хараал идэт байгаа шүү дээ ер нь. Гэхдээ ер нь бол тийм үстэй олны танилч бай, олны танил биш ч бай. Ер нь хүн болгон адилхан үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй шүү дээ. Хэнийг ч дэмжиж болно. Тэг хүн болгоны үзэл бодол өөр тийм үстэй. Тийм болохоор хамаагүй шүү дээ. Гэхдээ яг бүгдээрээ санал нэгдээд зөв хүнэл гаргах хэрэгтэй байна да тий. Тэгээ энэ дууны хувьд за дуугаа одоо хоёлаа ярих уу да. Тэгээд энэ дуу чи ерөнхийдөө бол хөрөл сүхийн ардын намыг дэмжсэн дуу юм уу да? Одоо энэ хоёр маань одоо үзэл бодлоо илэрхийлсэн тий. Бүр илэрхийлээд бүр бүхэл бүтэн дуу гаргасан биш тий. Энэ нэг 3 дугаар тун гэдэг нь тийм л юм байна л да. Нэрнээсээ үргэлж тодорхой. Комментод энэ уншиж заяа. Нэрнээсээ үргэлж тодорхойлно юм л да. Дууг нь сонссон ч сонголтоо зөв хийм байх уу юм. Дүүнэр улс төрөөс хол байлдаа ийм сайхан потенциал авьяасыг тийм хүмүүс битгий зарцуул ангид бай айн. Та нар үеийнхэндээ дүү нартаа нөлөөлж байгаа шүү дээ. Нэг тийм гоё капитал байгаа ч сонгуулаар юм хэлээгүй. Энэ удаа бол хэлмээр санагдаад хэлчихлээ юм. Бусдаас хамааралгүй хүссэн сонголтоо хийх хэрэг залуучууд бид бүхэнд байгаа. Бидний өвөө эмээ ээж аав хинт өгөх хамаагүй өөрсдөө ирээдүйг өөрсдөө сонгож бүтээх цаг ирсэн шүү залуусаа. Одоо ер нь гэхдээ одоо энэ Вандебог сонсдог өчнөө өсвөр үеийн залуучууд өнгөж 18 хүрээ сонгуульж байгаа тий. Нэг насан турш байгаа хүмүүс байгаа штэ хүүхдүүд байгаа. Тэд нар тэгээд жишээлбэл ингээд эргэл батал одоо хөрөлсөхийг сонгох нь штэ. Вандебог сонгох юм чи. Үгүй яг тийг сонгож байгаа хүмүүс байгаа шүү нэрээ. Миний одоо ингээд юу юм чинь гэдэг шатж байгаа хамтлаг хөрөлсөхийг дэмжиж байгаа юм чинь би бас дэмжинэ. Үгүй яг арайч тийм бодлого юм бас байхгүй. Бас нэг залуу хүмүүс байна штэ чи. Тимстэй дөнгөж насан турш байгаа тимстэй за Вандебог одоо сонсдог хамтлагийнхан дэмжиж байгаа юм чинь бараг буруу биш байх ч гэж бодож байгаа хүмүүс байгаа шүү. Байгаа шүү. Байгаа. Бас нөлөөлж байгаа байх л та. Тийм. Тийм болохоор бүгдээрээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлээд өөр өөрийнхөө сонгосон хүнийг дэмжиж байгаа хүнийг сонгоод тий урд артлынхаа юмнуудыг сайн бодорой. Дэмжиж шүү. Нэг тийм талууд биш үү өнгөрсөн ирээдүгээ сайн бодцоож сонголтоо хийцгээгээрэй л гэж хэлээ да. Дууны хувьд яг тий гоё л дуулсан байна. Сонгуулийн сурталчилгааг статусвал Вандебог болно гоё хамтлаг л да. Сүүлийн үед найз нөгөө нэг чамаас болоод их сонсдог болсон. Тий. Ер нь бол 21-р зууны хипхопын Монголын төлөөллийн хипхопчдын нэг гэж баг хэлж болно тий. Амар гоё дуунуудтай гоё өгүүлдэг тий. Ер нь орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж байгаа гэж би ер нь ойлгож байгаа хипхопын хувьд тий. Тэгээд одоо заахтай одоо хүн сонгож штэ дэмжиж чинь тий. Өөртөө хувьд төрсөхийг дэмжиж болно штэ. Заавал нэг амар заавал их хотыг сонгох нь одоо мундаг тий. Бас хүний үзэл бодол тоо. Хүний үзэл бодлыг илэрхийлэнгүүт тэгэл доош нэгэл тий. Тий штэ. Тэ намын юм хийж чинь та нар мөнгө авсан байх. Тий. Тэгээгүй ч юм уу яаж мэдээ өөртөө ингээд итгэл үнэмшилтэй ингээд тий. Үнэмшээд энэ хүний төлөө ингээд олны танилч хүн бай зүгээр ингийн иргэн ч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй. 21-р зуунд бид нар ч ардчилсан улсын иргэд шүү дээ. Тэгэл манайх нэг амар сони ингэдэгтэй юмны тухайд хөрөлгөөлний би нэгэ доош нь үгүй тий. Янз янзын үгээр кайф авдаг байхгүй юу? Үгээр доромжлоо тий.
Тэгэхэд яаж нэг үг хүнийг өхүүлж болно, сэхэж болно. Аа Тэгэхэд ядаж нэг урмын үг ганцыг шидчихэл яахав бэ? тийм шүү дээ. Дандаа л нэг доош нэгээл энэснээ ийм тийм гэл тэгж яхаар бид нар ямар атайх урмыг хүлчээр бидний амнаас нэг тийм алт унах гад байна уу? Тийм шүү Тийм дээ. биз дээ. Сошиал Сошиал ертөнд хэлээрээ тийм. тэгээ сошиал эрэг байцгаа л та хэлээ. Гоё. За Дэмжээл. за тусах уу. За тийм. За тийм. Дараагийн дугаараар уулзлаа. Бай бай.